Сайн байцгаана уу? Та бүхний өндрөмд хүргэе байглаа байна. Тэгээ өнөөдөр бүгдээрээ надад ирсэн асуултуудыг хариулахыг хичээх болно. За тэгээд юуны өмнө би Threads дээр хөвчлэн оршуутай пост их оруулахыг хичээдэг. Тэгээд эдгээр постуудыг маань шинтэн уншигч нартай болон тэгээд энэхүү бяцхан YouTube хагийг дээр видеонуудыг маань сонсож байгаа сонсогч нартай маш их баярлалаа гэж хэлье. За ингээд бүгд асуултанд орцгоё. За нэг хүн болохоор мэгний зурхаан талаар асуусан байсан. Тэгээд төрсөн мэгний зурхаа хэр бодтой байдаг вэ? Саарсан дин нэлийн тарлаа гэсэн асуулт байна. За тэгэхээр зурхаа гэдэг бол дотроо бол янз бүр байж байдаг. Тоон зурхаа, астролог зурхаа, за нөгөө уламжлалт зурхаа тийм мөн матрикс зурхаач гэдэг юм уу. Тухайн улсын уламжлалаар шалтгаалаад зурхаа маань өөр байж байдаг гэсэн. Тэгэхээр тэр маань тухайн улсын уламжлалт тэр төрсэн цаг өдөртэй тэр тухайн бидэрх мэнг тоолб сорив за мөн тухайн хүний төрсэн байршлаас шалтгаалаад тэр тухайн хүний хувь тавилан зан чанартай холбоонд тайлбарлаж байдаг гэж байгаа юм. Тэгэхээр энэ маань ерөөдөө тэр зан заншил бэлэгдлийн мэдлэг дээр ерөөдөө үндэслэгдэж байдаг зурхаа маань. Тийм учраас хүн болгонд яг ижилхэн 100% үнэн байдгүй гэвэл үгүй. Гэхдээ зурхаа тодорхой хэмжээгээр хүний амьдралд одоо нөлөөлж идэггүй гэвэл баг зэрэг байж идэг. За энийг тайлбарлахын тулд эхлээд энэ хүн яхаа мэгний зурхаа асуусан байна л да. Мэгний зурхаа болвол одоо энэтхээс гаралтай шүү дээ. Тэ ведийн одоо мэдлийн нэг хэсэг гэж үзчихсэн. Одоо 5000 гаруй жилийн өмнө. За тэгээд энэ мэгний зурхаа маань хятадаар дамжаад тэгээд яваа цаашлаад ингээд Төвд болон Монгол тэгээд одоо баруун ерөнхийдөө бол бод астрологи, мол астрологи гэж явдаг юм байлээ. Тэгээ ингэж дэлгэрч ирсэн юм байлээ. Тэгээд энэ мэгний зурхаан гэдэг нь бол тухайн хүн одоо яг төрөхөд биен дээр нь одоо аль хэсэг дээр нь те ямар мэнг байна, том байна уу, жижиг байна уу, одоо хідэн ширхэг байна, хаана байна гэдгээс нь шалтгаалаад за тэгээд нөгөө тухайн хүний төрсөн өдрөө сардан ч гэдэг юм уу те ингэж холбож тайлбарлаад тухайн хүний одоо хувь тавилан болон одоо зан чанарыг ингэж харьцуулах гаргаж ирдэг гэсэн зурхаа байж байдаг гэсэн. Тэгэхээр энэ зурхаа тэгвэл зарим хүнд одоо уншихад ингээд яагаад таарад байгаа юм бэ гэж байна. Тэгэхээр яг хуу бид нар энийг ойлгохын тулд эхлээд бид нар өөрсдөө байгалийн амьтан тийм учраас одоо нар сар энэ гаргуудын татах хүч, долгион одоо хүний биеийн хэмнэл ерөнхийдөө тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж идэг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг одоо жишээлбэл шин сартай өдрүүдэд тэгээд тэргэл сартай өдрүүдэд ерөнхийдөө бидний сэтгэл зүй одоо өмнөх өдрүүдийнхээ бодвол арай өөр хэмнэлт байж идэг. Энэ маань одоо өөрөөр хэлэх юм бол одоо жишээ нь сарны татах хүч талаа хөдөлгдөг тий хүний биеийн 70% нь ус байж идэг. Тэгэхээр нөгөө нэг бид нар ч өөрөө сэтгэл хөдлөлт тий энэ маань нөлөөлж болтгоо гэсэн. Тийм учраас ингээд зурхаа ингээд таарч байгаа юм шиг санагдаж байж болно. Нэгдүгээр одоо тэр байгалийн хүчлийн нөлөө шүү дээ тий. За хоёрдугаар гэх юм бол тухайн хүний өвлийн үрийн энергийн улмөр гэж үзэж идэг энэ мэгний зурхааг ялангуяа. Яагаад тэгэхээр одоо нөгөө тухайн одоо төрөх мөчөд тэр тухайн цагт тухайн орон зайд тухайн энергийн гаргийн байрлал дээр тэр хүний системд уул мөр үлдээдэг гэж ерөнхийдөө энэтхийн уламжлалт тайлбарлалт юм байлээ. Тийм учраас одоо энэ уул мөрийн дагуу таны амьдралын зарим төлөв, одоо зарим үйл явдал ерөнхийдөө бол тохиолж байгаа мэт ингэж харагдаж байж болдгоо гэсэн. За тэгээ бүр нарийн арах юм бол одоо жишээлх юм бол энэ мэгний зурхааг одоо өнгөрсөн одоо амьдралд одоо ямар хүн байсан одоо таны мэнг хаана байснаас шалтгаалаад одоо тэр зүйлд одоо бэртэл авч байсан ч юм уу эсвэл гэмтэл авч байсан эсвэл ямар нэгэн онцгой тохиолдлоор илэрсэн ч гэдэг юм те гих мэтчлийн энийг ингээд янз бүрээр ингэж тайлбарлах юм. Тэгээд мөн дээрэс нь одоо зурхаа маань ерөөдөө бол хүнд яг ерөнхий тодорхой үг хэллэхээр байж байгаа. Хүн болгонд одоо таарах одоо ойлголттой юм. Одоо жишээл юм бол таны зан чанар ийм юм байж гэдэг юм уу те. Та одоо таны сэтгэл санаа хөдөлгөөрийн тэгдэг ч гэдэг юм. Тэнгүүд хүн өөрөө иймэрхүү зүйлүүд нь бараг хүн болгонд өөртөө нэрвэхэд бол ойролцоотой юм шиг ингээд санагдаж хүн өөрөө тэрэн дээр ингэж хүлээж авч явдаг юм л дээ. Тийм учраас ерөнхийдөө одоо энэ зурхаа маань ерөнхий таавыг хувьдаа тохируулж агаад тэгээд энэ маань бидний амьдралыг үнэн мэт бидний сэтгэл зүйд үнэн мэтээр ингэж нөлөөлдөг гэж байна.
За мөн дээрээс нь хүн одоо нөгөө өөртөө таарсан хэсгийг маш хурдан сандаг гинэ. Жишээлх юм бол одоо хүн өөртөө ойрхон юу байна? Тэрийг хүний тарих автоматар ингэж өөр дээрээ нааж хардаг гэсэн. За тийм учраас харин таараагүй өөртөө одоо ингээд таарах үсгүүдийг зүгээр шууд хаяад явчихдаг учраас тарих маань одоо бидэнд энийг бүгд таарад байгаа юм шиг байна гэсэн мэдрэмжүүдийг төрүүлдэг байх нэ гэсэн. За мөн дээрээс нь хэрвээ та ингээд юмд итгэмтгий хүн бол итгэмтгий ч яг ерөнхийдөө итгэл их өгдөг хүн бол одоо турхаа уншихаас өмнө аль хэдийн одоо нэг итгэх хандлагатай байх юм бол тэр тухайн зурхааг унших явцад ерөөсөл таарж байгаа юм шиг ерөөсөл ингээд таарад байгаа юм шиг юм мэдрэмжүүдийг та хэлээ авдаг гэсэн. За тэгээд түрүүний хэлсэн мэдээж одоо ялцчгүй байгалийн хүчлэг бол байж идэг. Бидний амьдралд нор сар гаргийн нөл бол дандаа одоо нөлөөлж идэг гэсэн. Гэхдээ бүр тодорхой хэмжээнд шүү бүр байнга бол биш. Одоо би энэ дээр жишээ авах юм бол би өөрийгөө ингэж ажиглаж үзсэн. Тэр нь юу гэхээр би хөвчлэн тэргэл сартай болон шин сар гарах өдрүүдэд одоо өмнөхөөс илүү хяналтгүйгээр одоо юм худлаж авах ч гэдэг юм. Эсвэл ингээд юм бүр худлаж авмаар санагдах. Би ер нь бол ингэж одоо нэг баргийн юмд ингээд энийг авмаар тэгмээр ингээд тийм төрлийн одоо хүн бол биш юм уу юу юм даа. Одоо өмнө нь бол би ингээд хоридтэй байхдаа ирчдэг юм те. Би энийг л авч болохгүй юм. Одоо энийг аавна гэж би маш ингээл олон хүслийн жагсаал авах юмны жагсаал ингээл байн гаргаал те. Тэрийг за одоо энийг л авч болохгүй болох гэдэг. Тэгдэгсэн. Тэгээд одоо ингээд харж байхад ингээд би баг ингээд нөх ингээд энийг ч авъя, тэрийг ч авъя гэд надад тэгэх хүсэл маань ерөөхдөө баг зэрэг алга болцсон бол би өөрөө ажиглаад байгаа байхгүй. Тэгээд авах нэг хүсэл төрдөггүй юм уу? Тэнгүүд яг ингээд одоо шин сартай өдөр за эсвэл тэргэл цаг гарах үед ингээд би яагаад ч юм бэ цаанаас ингээд бүр юм авмаар санагдаад. За эсвэл ингээд бүр ингээд зүгээр энэ онлайн шопор хараад нэр ийм юм нэр гэртээ авмаар ч юм уу гэж ингэх юм санаа сэтэл төрж идэг. Тэнгүүд энэ маань ерөөдөө бидний нөгөө нэг гаргийн нөлөө буюу тэр нэг сарны нөлөө маань бидний амьдралд тийж сэтгэл хөдлөлөөр нөлөөлж байгаа нэг жишээ байт юм лээ. Тэгээ би нэг бол өөр дээрээ харж байсан. Одоо тэгэнгүүт бусад өдрүүдэд бол зүгээр яг хэвэндээ байгаа байхгүй. Тэнгүүд яг л нэг сар гарах үед дандаа ингэж хяналтгүй юм авах гэж гэдэг юм уу эсвэл зүгээр тэрийг өөртөө авбал зүгээр ч гэдэг юм уу юм сахиалдаг юм уу тиймэрхүү юм бодлоод юм хэд орж ирээд гэдгийг би хэд л анзаарсан. Тэгээд тийм учраас энэ нөгөө байгаль гаргийн нөлөө тий астрологийн нөлөө бол бидний амьдрал тодорхой хэмжээгээр байдгаа гэдэг нь ингээд хэлээд байгаамаа гэсэн. Тэгэхээр яг хуу тэр хүн одоо тэр тэлж штэ тэр мэгний цухаа таарсан гэдэг нь тэр дээр хэлсэн зүйлүүдийг та нэг хараад үзээрэй. Тэгээд магадгүй эдгээр зүйлээ танд ингээд ойр байсан учраас танд мэгний цухаагаа уншсныхаа дараагаар таарсан юм шиг мэдрэмжүүд авсан байж болцсохгүй байх шүү гэж хэлье. За тэгээд гэхдээ энэ дээр нэмээд хэлэхэд юм бол хүн одоо ингээд бүх зүйлийг зурхаад ч юм уу бүх зүйлийг үзмэрч ч юм уу тий даатгаад явах нь бол жоохон хомс гэж би ойлгодог. Яагаад тэгэхээр хүн ерөөсөө тэр зурхаа таныг одоо 1000 одоо зөв гоё хэлсэн ч байлаа гэсэн та одоо дотоод гүндээ ухамсартаа өөрийгөө гэж чинь та энэ дотоод энэ өөрийн итгэл үнэмшил тий энэ бол хамаас чухал байдаг юм аа. Тийм учраас ерөөсөө зурхаад бүх зүйлийг ингээд даатгааж амьдрах хэрэггүй гэж би ерөнхийдөө өөртөө хэлдэг. Яг хөө мэдээж та авах зүйлийг аваад байж болно. Гэхдээ 100% бүх зүйлийг зурхаач юм уу одоо сонжоо мэрэгч гэдэг юм уу тэрэнд ингээд даатгачаар хүн өөрийнхөө ухамсараар ерөнхийдөө шийдвэр гаргаж чаддаггүй болчдөг. Одоо өөр гаднаас тэр зүйл дээр ингэж өөрийгөө наах гэдэг шүү дээ. Тийм учраас одоо та өөрийгөө илүү их ингэж ойлгож ухамсарлаж одоо зурхаа болон сонжоонд 100% ингээд найдалгүйгээр шийдвэрүүдийг ингэж гаргаж агаарэ. Дараагийн онлооны хүн миний постнаар тоор нирвана гэж асуусан байсан. За тэгэхээр нирвана гэдэг бол санскрит хэлнээс энэ чинь унтрах, гал унтрах, таслах гэсэн утгатай үг байгаа. Энд гал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө бидний шунал, уур, мунхаг тий эдгээр зүйлийг нь унтрааж байгаа. Тэр одоо бүрэн төл байлыг хэлж байгаа л гэсэн үг. За
Тэгээд энэ одоо нөгөө гал маань бүр унтарсан, одоо устсан тэр зовлонгийн үндэс маань тасарсан тэр төлөв байдлын нирван гэж та ойлгож болно гэсэн. За тэгээд энэ нирван гэдэг нь бол хамгийн анх энэ үгийг хэн хэлжсэн бэ те одоо ханаас гаралтай вэ гэхээр Будда буюу бид нар хамгийн сайн мэддэг Сиддхартха Гаутама. Тэгээд энэ ойлголтыг бол анх ингээд сургаалаа ашиглаж хэлжсэн. Тэгээд тэрээр өөрөө бол энгийн зүгээр хүн байсан те Будда гэдэг маань нөгөө хэн сэрсэн ухаарсан тэр хүнийг Будда гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд тэр Будда маань өөрөө одоо энгийн хүн байж агаад тэгээд одоо энэ хүнд ингээд зовлон гэж байдгийм байна. Тэгээд зовлонгийн шалтгаан байдгийм байна. Тэгээд зовлонгоос гарах арга зам байдгийм байна гэдгийг олж мэдээд тэгээд өөрөө болохоор нөгөө олон жил ингээд бяцлалаад бодгийн модны дор ингээд бяцлалаад тэр нэг төлөв байдалд хүрдэг, гэгэрлийн төлөв байдал. Тэгээд энийг болохоор нирван гэж нэрлэдэг. За тэгээд нирван гэдэг үг маань бол анх яг манай энэ өмнөх 5-4 зуунд бол хэрэглэгдчихсэн. Гэхдээ түүнээс өмнө ингээд түүхийнхөө хувьд гэх юм бол бас хэрэглэж иржсэн. Энийг болохоор санскритээр бол мокша гэж ярьдаг. Чөлөөлөх одоо гэж ярьдаг нэг самсараа буюу бидний хүл амьдралын хүр дагаа тэрнээс гарах чөлөөлөх гэсэн утгатай. Тэгээд энэ маань одоо нөгөө эртний энэтхийн уламжлал, ведийн уламжлалд ерөнхийдөө хэрэглэгддэг байсан гэж байгаа. Тэгээд төр одоо зовлонгоос ангижрах гэсэн бас утгатай мокша гэдэг байгаа. Тэгээд энийг болохоор Будда болохоор энийг одоо энэ мокшаг тэгээ өөрийн туршлагаараа тайлбарлаа. Тэгээд ойлгох боломжтой болоод үнийг нирван гэж нэрлсэн байж байгаа. Тэгэхээр нирван гэдэг маань ерөөдөө зүгээр л зовлонгийн тэр үндэс болсон тэг бидний нэг шунал байгаа уур тэр мунхгийн тэр гал унтарсан тэр төлөв байдлыг хэлж байгаа маа гэсэн. Тэгэхэд энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр бодит амьдралтай тэр бидний гэгэрлийн үр дүн ерөөдөө эгоны салалт одоо эго гэдэг чинь тэг таны амьдралдаа өөрийгөө та гэж бодож байгаа тэр бүхэн чинь ерөөдөө эго байж байгаа гэсэн. Тэгэхээр тэр эгоноос бол салж байгаа шинжээдэг гэсэн. Тэгээ одоо жишээл би ийм хүн, би дарга, одоо би ийм, ерөөсөө би ийм одоо гэсэн байдлаас салж байгаа байдал. За мөн дээрэс нь өөрийн тэр нэг дотоод амар амгалан энэ бол маш гоё мэдрэмж. Тэгээд болон одоо тэр амьдралд зовлон шалтгаан үгүй болсон тэр байдлыг хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ товчхондоо бол нирвана гэдэг маань тэр зовлон тасалсан тэр дотоод эрхчлөө гэж та ойлгож олно гэсэн. Тэгээд бодтын уламжлал бол нирванагийн төрлүүдийг нь бол 4 гэж авчирсгийл юм байлээ. Тэгээд миний уншижсанаас ойлгож байснаас бас 3 байжсэн. Тэгээд одоо хамгийн чухал нь юм бол хамгийн гол ойлголт нь юу вэ гэхээр одоо хүн амьд байх хугацаанд бол нирваныг олж болдог. Тэгэд энэ нь юу гэдэг вэ гэхээр бидний нөгөө дотоод амар амгалан байдал байна. Тэгэд эгоны салалт, ухамсар маань нэгдсэн. За мөн дээрэс нь тэгсэн ч гэсэндээ бид нөгөө хоол идэхтэй одоо унтах, амрах гэдэг юм уу. Эдгээр бидний бие хөгшрөхтэй эдгээр бидний бие физиологийн бол явж байгаа гэсэн. Энэ нь болохоор бидний амь байх хугацаанд олж байгаа нирвана гэж байгаа. За дараагийн төрлийн нирвана нь болохоор паринирвана гэж ярьдаг. Энэ нь болохоор хүн нас барсны дараа бидний бие махбодын тэр нөө бүхий л одоо үл өөр шатаж дуусаа. Тэгээд зовлон тэр дахин төрөл буюу тэр самсарын хүрдэнд бол очих шаардлагагүй. Тэр нь хүрдэнд одоо орох шаардлагагүй болсон тэр төлөв байдлыг хэлж байгаа. Тэгээд энэний жишээ бол Буддаг бол нас барсныхан дараа бол паринирвана болсон гэж хэлдэг юм байлээ. Тэгээд дараагийн нь болохоор саднирвана. Энэ нь болохоор генет гарч ирдэг нирванагийн төрөл гэсэн. Тэгээд энэ нь болохоор одоо халам алхмаар биш ерөөсөө генет ухамсар нэгдээ. Тэгээд тэр зовлонгийн үндэс тасардаг гэж байгаа. Тэгээд зарим буддын сургаал болон түүний дотор нь бол махаяна гэж онцолж үздэг юм байлээ. Тэгээд би тэрийг бол сайн мэдэхгүй байна. За дараагийн нь болохоор аажмаар ирдэг нирвана. Энэ нь болохоор бид нэг сахилга баттай бясалгал тэг йог болон тэр одоо үйлсээ нирванад хүрэх тэр ухамсар өсөж тэр нирванад хүрэх байдлыг хэлдэг юм байлээ. Тэгээд эдгээр одоо миний уншижсанаас гэх юм бол 3 нирвана гэж бичсэн. Нөгөө хамгийн анх амьд байх хугацаанд хүн нирванд хүрдэг. За тэгээ дараач нь болохоор нас барсныгаа дараа буюу тэр паринирвана байна. Одоо бүр самсарагийн мөчлөгт орохгүйгээр тийм бүр ингээд төгс чөлөөлөгдсөн байдал. За дараач нь болохоор хүн ингээд одоо
байнга сахлах баттай бяцлал тий дотоод энэ үйлээрээ одоо миний хэрдэг сатгана гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ spiritual practice буюу одоо сүслээ дадлах маягаар ингээд аажмаар ингээд хүн ингээд энэ нирвана руу орох ингээд боломжтой байдгийг ингэж би уншижсэн. Тэгээд бас уламжлалаас шалтгаалаад ингэж өөр байт юм байлээ. За тэгээд зовлон гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэж. За тэгэхээр нэг зовлон гэхээр бид нөгөө өвдөж зовох тий. За тэгээд янз бүрийн тэр сэтгэлийн асуудлуудыг ерөөдөл бид нэр зовлон гэж ойлгоод байгаа шүү дээ. Ингээр тэгэхээр яг буддийн сургаалаар зовлон гэж юм байна. Хүний дотоод тэр сэтгэл бие махбодын шаналл тий. Амьдрал тэр байгаад тааламжгүй зүйлсийн л мэдрэмжүүдийг л бид нэр зовлон гэж ойлгоно гэсэн. Тэгэхээр яг нэг санскритээр дукха гэж нэрлэм байлээ. Тэгээд товчондоо гэх юм бол та юу ч байлаа гэсэн тий хүссэн зүйл маань одоо биш юм шиг тэр мэдрэмж дандаа ингэ төрж байгаа. Эсвэл ингээд танд бүх зүйл байсан ч гэсэн нэг хоосон байх ч гэдэг юм тий. Тэгээд энийг өрхөөд бид нэр зовлон гэхэр зөвхөн одоо өвчин биш те энэ бас нөгөө сэтгэлийн нөгөө зовлонгоо хэдэд байгаа шаналл готрал бохимдол те эдгээр сэтгэл санамжийн одоо сэтгэл санааны тааламжгүй байдлыг бид нэр өрхөөд зовлон гэж ойлгоод байгаамаа л гэсэн. Тэгээд зовлон ер нь яагаад үүсэж байгаа юм бэ гэсэн чинь буддийн сургаалын үндслийг ингэж үздэг гинэ. Нэгдүгээр талаар тэр шунал гэж байгаа нэг хитрхийг авах те хитрхийг хүсэх амьдралаас одоо энэ л байвал ингээд болоо одоо энийг л бүр авмаар гэж гэдэг юм гэх мэт одоо хүсэл байгаад байдаг. Тэгэхээр тэр шунлыг хэлээд байгаа шүү. Тэгэхээр ерөөсө хүсэл хангахгүй үед ерөөсө зовлон үүсдэг хэлээд байгаа юм. Тэгэхээр би энэ дээр хэлэх дуртай юм болохоор миний хэлэх дуртай юу вэ гэхээр хүний хүсэл ерөөсө хязгааргүй байж байдаг. Тэр одоо та жишээлбэл сайхан байшинтай байсан ч гэсэндээ та магадгүй маргааш эсвэл нэг жилийн дараа байшингаа дахиад томруулъя гэдэг хүсэлтэй байж болно. За дахиад та маш гоё ингээд тэг сайхан машинтай байлаа гэж бодоход дахиад бүр ингээд том машинтай болъё ч гэдэг эсвэл дахиад үнэтэй одоо та үнэтэй цагтай байлаа гэж бодъё л да эсвэл за хамаагүй гэмтхан ч гэсэн тэгсэн ч гэсэндээ та үнэтэй гоёл чимэглэж гэдэг ингээд хүний хүсэл угаасаа ингээд хязгааргүй дундаршгүй энэ угаасаа байж байгаа зүйлэж байдаг. Тэгээд энэ хүсэл чинь ерөнхийдөө бол хэмжээнээсээ хэтрээд ирэхээр л шунал болчиход байгаа шүү дээ тий. Тийм учраас энэ зовлонгийн одоо шалтгаан нь шунал гэж хэлээд байгаа юм байна гэсэн миний ойлголтоор байна. За тэгээд хоёрт нь болохоор уур хилэн гэж байгаа. Тэгээд уур хилэн гэхээр нэг дургуутсалтай одоо нэг уур хилэн чи юу яа үсэд идэг гэхээр ерөөсөө бидний тэр хүсэж байгаа зүйл биелэхгүй. За эсвэл нэрээс нь бид нар нэг тааламжгүй зүйл тохиолдсон үед л бид нар ингээд уурлаа шүү дээ тий. Тэгэхээр эдгээр зүйл мань бол зовлон үүсгэж байгаамаа гэсэн. Дараагийн болохоор мунхаг буюу одоо нэг тэнэг байдал юм уу? За энэ болохоор бид нар юуг үнэн гэж ойлгохгүй, юуг бодит байдлыг одоо үнэн гэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Эсвэл бодит байдлыг бид нар нэг буруугаар хүлээн авах, буруугаар харах, ойлгох эдгээр зүйлүүд юм хэлдэг байгаа юм. Тэгэхээр тэр бодит байдлыг зөв ойлгохгүй байх нь өөрөө шаналл үүсгэдэг гэсэн. Одоо жишээлх юм бол одоо өмнө хит их хэлт үүсгэх. За энийг би юу гэж хэлдэг вэ гэхээр одоо би тэр хүнээс одоо тэр хүн одоо надад л ингээд сэтгэлээ өгөх гэж гэдэг юм тий. Эсвэл би тэр хүнийг аяг хүлээгээд эсвэл би тэр ажлыг хүлээгээд ингээд тэрэндээ ингээд өөрөө автаад тэрэндээ ингээд төсөөлөө. Тэгээ тэр нь ингээд яг бодит байдал дээр нийцэхгүй эсвэл ингээд таарахгүй хүн энийг ингээд эндээс ингээд зов шаналж байгаа гэсэн. Тийм учраас энэ маань мунхаг буюу одоо буруу ойлголт байж болно гэж би энийг бол хувьдаа ойлгодог. Өөр жишээ юм бол та одоо жишээл хүмүүсийг одоо надтай муухай харсаж байна гэж бодоод уурладаг ч гэдэг юм уу тий. Тэгээд тэгсэн чи тэр хүн үнэндээ зүгээр л нүнэ зав эсвэл өөр асуудалтай байж байгаа ч танд хандсан байж болно. Тэрийг та ингээд өөрийн энэ мунхаг байдлаасаа тий болоо тэр бодит байдлыг буруу дүгнэхээс үүсэж байгаа гэсэн. За мөн дээрээс нь одоо үнэн юм бишиг үнэн гэж итгэх. Одоо жишээлбэл би амьдралдаа үргэлж зовж одоо таарах ёстой ч гэдэг юм тий. Эсвэл би одоо амьдралдаа үргэлжлэн зовжээж би энийг авах ёстой юм ингээд хитрхийх ингээд үнэн биш юм үнэн гэж итгэх нь өөрт маань ингээд зовлон үүсгэж идэг гэж байгаа. Тэгээд өөрөөс нь бас нөгөө нэг өнгөрсөн ирээдүйд хитрхий авцсан байх. Энэ ондоо хэрвээ тэр хүн намайг ингэж хуурсан бол яах вэ тий гэж байгаа тэр айдас. За тэгээд дээрээс нь
ирээдүйд эсвэл одоо өнгөрсөнд нөгөө нэг хитрхи их төвлөрөөд бодож байгаа тий. Одоо цаг өрсөн мэдрэхгүй байнга л ингэ шаналгаатай байж байгаа. Эдгээр зүйлүүд маань ерөөд бол мухан гэж хэлээд байгаамаа гэж байгаа юм. Тэгээд мөн өөрийгөө болон бусдыг дандаа буруу үнэлэх. Жишээлбэл би бусдаас илүү одоо надад чадвар алга гэх мэт л яг энийг бол эгогийн илэрлэл гэж ярьдаг л та. Тэгээд эдгээр зүйлүүд маань одоо бидний одоо энэ мунхагийн байдлаас болоод стресс, сэтгэл готролтэй тэг нөгөө цааш таад бухимдал үүсгэдэг гэж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө бид нэр тэр бодит байдлыг буруу харах, тэр бодит буруу одоо бодлыг үнэн мэд хүлээн авах. Тэгээд өөрийгөө болон тэр тухайн эргэн тойронд байгаа тэр орчин нийгмээ бас буруугаар үнэлэх нь өөрөө энэ зовлонгийн үндэс болтгоо гэж үздэм билээ. Энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээ part 1 маань ингээд тусч जैन. Тэгээд надад бас тийм олон асуултууд ирээгүй. Тодорхой хэмжээгээр хүмүүсээс асуултууд ирсэн. Тэгээд би зарим хүмүүст болохоор шууд завтай байсан үедээ Instagram хаяг руу маань бичсэн учраас тэр үед нь болохоор тодорхой хэмжээнд хариулт илээсэн байгаа. Хвчлэн зүуд астрал аялал болон за кундалини энергийн талаар бас асуусан байсан. Тэгээд хэрвээ та нар сонирхож байгаа бол бас доор комент хэсэгтэлээрээ тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Өдрөөсөө хангөрүүлээрээ.